За сайн уу. Одоо би 5 дахь өдөр бичлэг хийсэн байгаа 3 хоногийн өмнө. За тэгээд би өнөөдөр нээдүүд маань яадаг хамгийн сайн хамгийн миний хэлж өгөх байгаа. За энийг хэлж өгөх юм шиг байна. Тийм мөн за би яг тэр очоод хамгийн түрүүнд дэхгүй юу. Тэгээд миний сайн эзэн нэр болохоор Исү буян зэ 2 байгаа. Энэ хоёрын штэ миний төлөөлөл уралдаад гамтай. Би тэрний сайнээс болмоор ч байна гэд тэгдэг гэж би бодож байна. Исү бол дайчлаад байгаа гэж бодож байгаа. Миний сайн эзэн нэрийг Исү буян зэ гэдэг. Тэгээд би хамгийн сайн нэг Исүгээр томилж байгаа. Ягаад тэгэхээр нэгдүгээр ангиас эхлээд намайг дэмжиж байгаа. Хоёрдугаарт буян зээг орлуулж юм гэдэг. Хоёрдугаарт бол хүн бүр байж болно шүү дээ, тийм. Буян зээг тоол би 3 дугаар ангиас эхлээл харилцаатай болсон байгаа. Тийм болохоор буян зээг 3-т ч юм уу 2-т оруулж болох юм. Тийм болохоор би нээзи тэрэн цаахан би найзуудаа мод гэдэг юм ерөөсөө ярьдаггүй байгаа. Тийм болохоор би дэш моддаггүй юм аа. За одоо хамгийн сайн захтан тухай ярий. За би хамгийн ихэнд ярьдаг Исү ирээл гэдэг буян зэгийн өмнө ярьдаг байхгүй юу. Тийм болохоор би буян зэгийг хөтөлж жахад Исүтэй хөтөлдөө. Тэгэл Исү болохоор ингэдэг. Чи ер нь буян зэгийг тутам байгаад байна. Там ерөөсөө тахгүй штэ гэж ингэдэг байхгүй юу. За дараа нь болохоор хичээл тэр дандаа надаас асууна. Надад бол хуулж байгаа мэдрэмж амар төрдөг заяа. За хүйтэй би ингээ талын штэ хичээ тий. Дандаа надаас хүйтэй энэ юу вэ? Ингэдэг юу вэ? Надад асуудаг заяа. Тэгээд байна. Тэгээд надаас бүр хичээлийн тухай биш өөрийнхөө гэр бүлийн тухай ярьдаг заяа. За дүүтэй олноос би чам эм гой мэдээд болох уу? Манай дүү ингээс гарцсан шүү дээ. Манай дүү эм өөрч манай дүү игээд тэгштэйгэл гэл эм гой дандаа нөгөө гэрийнхэн тухай аагаад байгаа байхгүй юу? Би ерөөс гэр мөнийхээ тухай ярьдаг. За ингэдэг байхгүй юу? За таны имиж чи зүгээр үү? Таны имиж зүгээр үү гэж өдөр болго асуудаг заяа. За би 3 дахь өдөр ч 4 дахь өдөр би 3 дахь өдөр минь заяа. 3 дахь өдөр би 2 дахь өдөр би гэрийг юм. Тэгээд би ингээ тэрнээс Исү штэ. Таны эмийг би зүгээр. Манай таны эмийг би зүгээр гэдэг байхгүй. Намаас тэгээд өнөөдөр сингсэн гэж цаа. Багшаа гэдэл манай эмийг багшаа гэсэн. Ингээд үгүй эмээ тэгсэн манай эмээ бол яа би нэхэр юм гордож. Одоо тэгвэл та нэдүү гинэ ч та. Исү. Дүү таруулаарэ. Жохон баярлалаа. Зэнийг үргэлж санд яваар эсвэл дахин давтуулж болно шүү гэдэг хугацаар байх л та. Би яга нэг 5-6 минут ч юм уу 3 минут хийж магадгүй. Би их жоохон биш тэгээд шүү дээ. Тань болохоор 17 18 20 31 цаг хийдэг шээ тий. Тэр чигээ хийхгүй. Тусны явахтаа л тийм их минут ч юм уу их цаг хийх бийж магадгүй. Би уцнаас шууд хийдэг. Харин камер хийдэг болохоор шууд явуулж болохгүй л дээ. Шинжилж байгаад явуулна. Минийхээ би уцнаар хийж байгаа болохоор триксийг хасаад ажиллах болохоор та нар хоос эсгүүдийн шууд явуулаад үзчих болно. Миний бичлэгийг бол тийм болохоор цаг алдах хэрэггүй зүгээр явуулаад байж илүү дээр байх.
За ямар ч юм миний нийтийн тухай юм даа. Гэтэ би ястай дуртай юм ааш бяхан ч дуртай. Хүн наашир бивэл илүү юм дөө. Та нар ч тийм байгаарай. Миний яриа чанга сонсохгүй байж магадгүй. Би чанга ярмааргүй байна. Назаа энэ хөвш маань ингээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгтээ уулзъя. Баяртай.